Ингээл талбай дээр хүн шин байгаа зарж байна. Яг л адилхан амьдарч байгаа л. Одоо тэр за. Одоо явж болох байна. Хүмүүс ингээд зарч байна. За бороо ороод болгүй. За би энэ ер нь бол нэг жоохон хэсгээр яваад Сан Францискогийн ер нь жоохон хэсгээр ялангуяа даунтаун цагаар явчихсан шүү дээ. Тэгэхэд ер нь дандаа хоомдээс нөгөө орон гэргүй хүмүүс хавт амьтчид аюу их байсан байхгүй юу? Тэр юмнуудыг хараад ер нь бол амар жоохон шоконд ороод ямар онцгүй юм бэ гэж бодож ирсэн чинь ер нь би нэг жоохон дутуу газар яваад хийж болсон юм шиг байна. За энэ бол бас хамгийн Сан Францискогийн ер нь алдартай хотуудын алдартай одоо гудамжуудын нэг юм байлээ. Ламбард гэдэг ийшээгээ Ванес гинэ. Ийшээгээ Ламбард стрит гэдэг юм байна. Тэгээ энэ нөгөө маш огсон юм налуу уулан дээр баригдсан учраас ийм налуу замтай. Аюух тийм замтай. Тэр аюу сонирхолтой санагдсан юм байлээ. Тэнд одоо далайн эрэг зах харагдаж байгаа хгүй тэр хэсэг дээр. Далайн захууд харагдаж байна. За гарцсан 4 журмаар явах гэдэг. Тийшээ одоо байгаа юм байна. Одоо энэ очиж чадахгүй байна. Яагаад гэвэл үргэлжлэх юм чийтэй. Өөрөө. Одоо ингээд айгуу том аюу ингээд дэшээ байгаа. Тамаа тийм. Дэшээ юм. Юу вэ? Самтай. Санагдаа. За ингээд тийм өндөр юм та. Гүр тийм өндөр явж байгаа нөгөө зам маань ажил тас болохоор энэ зүгээс ингээд ирсэн. Тэндээс энэ талаа явах юм. Яг л уул руу өсөж байгаа юм шиг мэдээж байна. Тэр хадаа далаа харагдаж байна. Одоо л очоогүй юм хүүтэн бахад одоо яаж ч очих. Би бол нөгөө Монголоос ирсэн өвлийнхаа хүртэлтэй л яваад. За бороо бүр зогсдгоо. Гэтэ нөгөө Сан Францискогийн бас аягүй сонирхолтой газар юм. Би яг уул руу өсөж байгаа юм шиг мэдрэмж авдаг хай. Амар өндөр. Уул яг уулан дээр барьцсан зам гэж байгаа юм байна. Тийш мацаад би яг ууланд бороо орж байгаа ч гэсэндээ ер нь таахгүй юм байна. За яг энэ өндөрлөг дээрээс бол Сан Франциско бүтнээр харагддаг юм байна дөө. Айгуу гоё юм. Машинууд нь хүртэл юм дөнгөр дэше өсөж гарахад аяг хэцүү. Сан Францискод ирээд 6 хонж байгаа мөртлөөс аль хэдийн Airbnb байрынхаа түрээсэнд бараг $1000 гэдэг чинь 3,700,000 төгрөг үрсэн. Тэгээд дээрэс нь идэж уух, тэгээд насны мөнгө гээд бас нэлээд их мөнгө үрчлээ. Тэгээд хамт явж байгаа хүний маань таньдаг хүнийд хэд танахаар мөнгөө хэмнэхээр шийдсэн. Тэгээд аюу гой Монгол айлахгүй. Тэгээд маш гоё найрсаг хүлээж авсан. Бас за энэ хэсэг газар болохоор аюу тийм нам гүн маш гоё газар байлаа.
Ер нь ингээ анзаарахаар ойр орчим ер нь тоглоомын талбай ерөөсөй байдгүй юм билээ. Хотхонны зохион байгуулалттай ч газрууд байхгүй ингээд ер нь салангад дандаа байшингууд тэгээд тоглоомын талбай ер нь харагдахгүй байгаа тэрийг жоохон гайхаалгаа. Нэг ингээд хятад тоглоомын газар орсон чинь гарахт нь юм чипс шиг юм өгсөн байхгүй. Тэгээд дотроос нь юм хөөрхөн бичиг гарч ирдэг юм байна. Тэгээд бас улс орныхоо хэлийг сурталчлаад бас амжиж байгаад learn Chinese гэх. Хөөрхөн тэгээд ийм өгтэй. Тэгээд нэг чипс шиг юм дотроос нь гарч ирдэг юм байна. Хөөрхөн магаад санаа авахар. За би ингээд ер нь Сан Францискогийн төв буюу Downtown гэдэг газраас арай нэг зайтай байр төрөлсөн байгаа байхгүй юу? Арай хямд учраас тэгээд тэр хэсэгт нь байдаг энэ бүр айгүй олон дэлгүүрүүд байдаг. Энэ газрыг би заалгасан. Тэгээд энд нэг юм дэлгүүр байна. Тийшээ Rack гэдэг дэлгүүр байна. Sephora байна. Тэгээд ингээ явж байгаад тэнд Target байгаа байхгүй юу? Тэгээ би ер нь бол эдгээр чинь одоо кино ч юм уу те өөр влогуудаас ер нь сонсдог л байлаа штэ. Энэ дэлгүүрийн нэрнүүдийг. Тэгээ би түрүүн Costco орсон. Costco бол ингээ картаар үйлчилдэг гэдэг. Үйлчилдэг юм байлээ. Тэгээ би Target гэдэг та нараа сонсч лээсэн баг те. Target руу одоо орлоо. Тэгээд энд TJ Maxx гэдэг. Энэ дандаа бэлэг хувцсны дэлгүүр юм шиг байна. Ерөнхийдөө өмнө ямар байдгийг тиймэр дүрмний талаар жоохон судлаад харуулъя. Тэгээд нэггээр яг ямар дандаа бэлэг хувцс болон имэрдүү гаргацны хэрэгсэл имэрдүү юм зар тийм ээ. За ингээд жишээлбэл Pink Rose гэх за ийм топ бол энд одоо үнэн байдгүй юм байна. За яг үнэн нь бол яг байдгүй юм байна. Имэрдүү хувцснуудтай ингээд нэг хүүхдийн хэсэгтэй. Нэрэ TJ Maxx гэдэг ийм дэлгүүр. Тэгээд он гэхэд $7.99 гинэ. $7.99 үнэтэй юм. Энэ хувцсууд бас ер нь гайгүй хямдхан байдаг гэж дуулсан үнэн юм шиг байна. Тэгээд ийшээ ингээд хэрэгслүүд байна. Хор дээр нэг bed and bath гинэ. Тэгээд бид нар л та хөөх юм аа. Охиндоо эндээс юм авдаг юм лөө. Нэг жижиг охиныгоо би чи их санаж байгаа шүү дээ. Одоо 100 өмсөлийн хөөх юм уу? Эндээс нэг хэдийн юм амаар санагдчихлаа. Энэ гэхэд хартаа. Хятад. Аюу хөөх юм. За хоёр их штэ бас юм амаар. Бид нар бас ер нь л дандаа ингээ 14.9 ийм үнэтэй юмнууд байд. Жишг үнэтэй дэлгүүрүүд байдаг штэ яг тийм юм байна. Энэ ямар хөөх юм бэ? Энэ гэхэд хартаа $20 үнэтэй. Яа, ийм хөөрхөн бас би өөр нэг дэлгүүр рүү орохоор л дандаа ингээд хүүхдүүдийн иймэрдүү хэрэгсэл хараад байдаг. Энэ одоо хардаа Snuggle Tail гинэ. Манай хоёр хэр болоод нэр үнэхээр энэний төлөө болоод бүхнийг зариулахад бэлэн байх байхаа. Ийм хөөрхөн сүүл юм байна л да. Энийг авнаа. За энэ TJ Maxx гэдэг зүгээр бас ингээд ер нь бол мулти брандууд байдаг юм байна. Жижиг одоо зардаг юмуд аягүй ихтэй. Тэгээд энэ Сан Франциско хотод болохоор бас нэг юм давуу тал байна л да. Энэ өөрөө нөгөө цагаачтын хот болчихж байгаа байхгүй юу? Америкийн бусад хотуудыг бодвол илүү цагаачт ихтэй. Тэгээд одоо жишээлбэл энэ дэлгүүрт байгаа худалдагч нь англиар сайн ярьж чадахгүй одоо Колумбиагаас ирсэн тий гээл янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээд тэдгээр хүмүүсийг болохоор өөртөө аягүй сайн ойлгодог. Тэгээд энд нэг тийм хэлгүүгээс болоод ч юм уу те ялгарлалтанд өртөхгүй байх аягүй тийм боломжтой.
Тийм газар ер нь санагцсан энэ олон хоногийн турш ажиглахад. Тэгээ миний хобби чи нөгөө юм хаяг цуглах байхгүй юу? Миний гэрт манай гэрт бүр зөндөө байгаа. Энэ бол so cute наарч. Оо ямар хөөр юм бэ? Энэ л үнээр ганга. Ямар гоё. Эндээс юу нэг ахгүй юм байна. Аль өнгө нь гоё юм бэ? Цагаан гоё юм. Тэгээд энд хятадууд байна. Сайн англиар ярьж чадахгүй хүмүүс байна, колумбиа хүмүүс байна гэж энэ асуухаар ер нь би нэг тэгж их англиар ярьж чадахгүй. Тэгсэн нэ зүгээр энгийн амьдрал, ажиллаад дэлгүүрийн хөдөлгөгч хийж ийн, өөрийнхөө бас бизнесийг хийж ийн. Тиймэрхүү хүмүүс байна. Thank you. I mean you're like oh. Thank you. За энэ мөхтэй намайг so cool харагдаж байна. Баярлалаа. Нөгөө юу байна? Би нөгөө ер нь ингээд пүүз өмсдөг тэг би нэг Эрдэнэтэд ер нь sneaker shop ажилладаг байхгүй юу? Тэгээд дандаа оригинал Nike брэндүүдийг би ашигладаг. Тэгээд ер нь бас пүүз өмсдөг сонирхолтой болчиход байгаа. Тэгээ ер нь бол энэ цэрийг айгүй их анзаарч байна. Ингээд чи ингээд оригинал юу өмссөн бэ штэ? Оригинал Nike байна. Оригинал Jordan байна гэдэг ингээд анзаараад ингээд аз хэлээд байдаг. Амар гоё. Иймэрхүү. За жишээлбэл одоо энэ хэд вэ? Харъя л да. Энэ одоо айгүй хөөрхөн байгааз. Энэ бол ингээд нэг $25, $24.90 гинэ. $25 юм те. Амар айгүй хөөрхөн. Энэ ингээд бас нэг $30 юм те. Энэ бас ингээд $30 юм те. Энэ бас айгүй хөөрхөн юм байна. Хямдралтай үе нь бас таарсан байна. Carl. Энэ төр яасан гоё юм бэ? Энэ хатаа хямдарсан байгаа гинэ. Гэтэ энэ бол бас оригинал биш юм шиг байна л да. TJ Maxx гэдэг дэлгүүрээс гарсан. Дараагийнх нь ямар дэлгүүр вэ? Энэ бол амар том дэлгүүрийн хэсэг л гэсэн л дээ. За тэнд Rack гэдэг дэлгүүр байна. Ямар Rack? Nordstrom Rack гэдэг дэлгүүр байна. Яа энэ дэвтэ салхи гаргаад байгаа юм. Ерөөсөө яг далайн шуруу болох ч байгаа юм шиг. Ер нь бол бороотой, эмзэглэгтэй үедээ бол бүр амар онцгүй одоо уур амьсгал гард юм бэлээ. Амар харахуулаад ингээ авчдаг бүр амар юмгүй. Hi, thank you. За энэ нөгөө Nordstrom Rack гэдэг дэлгүүр. За энэ бол ингээ accessory. Зарим газраас нь ер нь бол бичлэг хийж болох уу гэд асуумаар юм байлаа. Тэгэхгүй бол яагаад бичлэг хийгээд байгаа лээ гэл асуугаал жоохон төвхтэй. За би энд нөгөө уг нь бол нэг дотор өмсдөг хар өмд авах гэж ирсэн. Энэ ямар хөөрхөн юм бэ? Тэг нөгөө айгүй би ч нөгөө сонирхоод яг нөгөө дурандаа л алхаад байгаа юм л та. Тэгээ алхаад ингэсэн чи дотор өмсдөг би нэг уг нь бол дулаан байх байхдаа нэлээд дулаан газар руу явж индаа гэж бодсон чи өвлийн күртгнээсээ салахгүй тэгээд дотор өмдөөсөө салахгүй ингээ явж ийн будаараад тэгээд дотор нөгөө ноос өмдөө штэ ноос өмсдөг яваад байгаа. Тэгээ яваад алхасаар байтал хуруу цорцсон. Бидний өмсөний тэрко байдаг шүү дээ. Хуруу цоорцсон байхгүй. Тэгээ одоо энэ гутлан дотор цоорцсон тийм тэрконтой хүн яваад байна л да. Тэгээ би тийм тэрко авч өмсгөөд юу дэлгүүр хайсан. Тэгсэн чинь ингээ бүр хоббироо авчлаа. Тэгээ 30 хэмдэрсэн. Тэгээд ингээ хандуулсан.
За энэ бол бас нэг яг миний стайлын ч юм уу надад таалагдах зүйл бас таалагдахгүй лээ. Ямар амар сонир харахгүй дэлгүүрээ. $35 гинэ. Что? Хөрхэн Allen гэдэг брендийн. Мэл брэнд үү? За би нэг тэрхүү газ умдаас авч өмсөхгүй болвол чамдаа маань бас идэрсэн. $100-тай. Үеийн бас амар хэмжсэн. Чамдаа маань одоо 3 хоногийн дараа LA явах байгаа. Халид имплэдэд захиалаад очих байраа бас бүгэлцэн. Тэгээд ингээд бас нэлээд хэд хотуудаар явж байгаа. Эцэст нь хаана амьдрахыг шийдэх юм бол доо миний сэтгэл зүрх гэл явж байна. За энэ дандаа нэг иймэрхүү стайлын хувцсууд байд юм байна. Талда Sephora байгаа. Би тэр Sephora орж үзхийг аяга хүсдэг. Би тийшээ явах чахта онгоцны буудлын дээр одоо байдаг жижигхэн Sephora орж исэн. Энэ аяга очиртай дэлгүүрээ. Энэ $20 гэж байна. Яса хөөрхий юм бэ. Охтуудтай болохоор ч иймэрдээ аяга сонирхдаг. За гол зорилгоо мартаж болохгүй Target орно. Эндээс өмд авна. Зорилготой явж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд энэ бол ингээд Nordstorm Rack гэдэг дэлгүүр байна. За дараа нь Pete's гэдэг дэлгүүр байна. Окей, сонирхноо. Тэгэл эдгээр л ер нь дэлгүүрүүд нь ингээд хотын төвөөрөө бас ингээд хаасаагүй салбаруудтай. Тийм байт юм байла. За энэ нөгөө орно гэсэн Sephora байна. Бараагаар ч үзнэ. Ямар гоё өнөртэй юм бэ. Thank you. Okay. You're welcome. Sephora. За дуртаас ингээд ялцуулаад ярьчихаар би ч юм бас ярьж чадахгүй маа. Юу хэрэгтэй вэ? Яах гээд байгаа наа л гэж асууж байгаа шүү. Йоо. Соргоос аваа ичлаа. Америкт ирэх гэж өгнө соргоос хийлгээд их хичээсэн юмсан. За би эндээс манай дүү надад энийг билүүлсэн шүү дээ. Бас би хэрэгэл байгаа. Joe Malone. Sitas.
Target орж байна. Хүйс болон хитэн хэрэгтэй юм аа. За Costco-г бодох юм бол Target юу яадаггүй нөгөө нэг membership card энэ төр нэгтэггүй. Тийм гэж надад хийсэн. Юу вэ? Үччаад үчнэди. Бас ерөөхдөө нөгөө хүнсний чимээтэй тиймэр дүүх юмнийхаа үнийг харьцуулж хэлэхэд бол аюу зүгээр юм байлээ. За бидний нөгөө хамгийн сайн мэдэх Pampers ийм үнэтэй байна. Энэ л гэхэд 148 ширхэг. Энэ сайзтай 148 ширхэг. Pampers-ийн Pampers. 48 доллар. Гэж байна. Үй яхна. Оо энэ хардаа би миний нөгөө нэг Dr. Brown-ийн миний охин чинь Sasuke гэждэг байхгүй 5 доллар ч юм. Тийм хүүхс амар хямдхан байт юм шүү. Вау. Тэгс чи би тэндээс нэг 40-30 мянгаар авдаг хаа. Одоо юу Sasuke аваад дэмий ахаа. Sasuke-наас гаргана л гэж бодоод байгаа. Яг энэ 18 сартай. Одоо ер нь Sasuke-наас гаргах хэрэгтэй л гэдээ яриад байна л л дээ хүмүүс. Энэ бол гэхдээ аюу хөөрхөн Sasuke шүү дээ. За энэ бол үнэхээр хямдхан байт юм шүү. Манай ээжүүдээ 5 доллар гэдэг юм байна. Ингээд дотроо 3 ширхтээ мөртөө 5 доллар гэдэг юм байна. Brown simnot. Jaipur. Яа, бид нар нөгөө мэдэн штэ ингээ хөвгчүүдтэй хэрэгэлдэг зүйлсүүд ийм юм үтэй юм биш үү? Америктаа штэ. Гэхдээ мэдээж манай Монголд оруулж ирж зарж байгаа хүмүүс бол зөндөө олон юмыг туулаад авчиж зарж байгаа. Тэр бол ойлгомжтой. Нус фрираа. Нэг хөрхөр юм байд юм аа. За тэгээд иймэр дүнтэй baby хүүхдүүдийн юмнууд маань үнэтэй иймэр дүнтэй байт юм. Өнөөдөр бол дандаа шопинг хийгээд гэртээ хүүхдүүдтэй бас нэг жоохон юмнууд аваад ингээ явж гин. Америкт байдаг ер нь дундаж үнэтэй маш их хүмүүс үйлчлүүлдэг энэ бүхэл дэлгүүрүүдээр өнөөдөр бүгднгээр нь явж үзлээ. Тэгээ би чинь бас одоо Сан Францискод байгаа. 3 хоногийн дараа Лос Анжелес орно, Лас Вегас орно гэд ерөөхдөө цаашаа ингээ Америкийн хотуудаар нь явж үзэж хагаад хаана амьдрах вэ гэдэг сонголтуудаа бас хийн. Ер нь бас хятадын хідэн одоо бодцсон байгаа хотуудаараа явж үзнэ. Аль болох дулаан уур амьсгалтай тийм газрыг сонгож хүүхдүүдээ өсгөж амьдрахыг зорж байгаа. Тэгээ ер нь миний бичлэгнүүдтэй хамт байгаад хаана амьдрахаар сонгосон байна. Тэд нар бас сонирхолтой санагдчихвэл үзээрэй, subscribe дараарай гэж та нараасаа хүсье. Тэгээ энэ миний Instagram шүү. Өдөр болгоны амьдралыг мань сонирхч ивэл ийшээ орж үзээрэй. Bye bye.